Хүүхэд төрөхөд гэр бүл найз нөхд нь онцгой үйл явдлыг тэмдэглэж бэлэг авчирдаг шүү дээ. Есүсийн хувьд ч мөн адил байсан. Есүс Херод хааны үед Юудын Бэтлехемд төрсний дараа зүүн зүгийн мэргэд Иерусалимд ирээд Юудэчдийн хаан болж төрсөн хүн хаан байна. Бид түүний од мандах үед нь харж түүнд мөрөхөөр ирлээ гэж асуужээ. Тэд гэрт нь ирээд хүүхдийг их Маритагаа хамт байхыг хараад бүхий ч мөргөв. Тэгээд эрдэнсээ нээж түүнд алт гүгэл мир бэлэг болгон барьсан. Дорн зүгийн мэргэд нар нялх аврагч болон хаан Есүст бэлэг өгч мөрөгдөг байв. Библийн үед сүмд мөрөх нь Бурханд өргөл өргөхийг үргэлж багтаадаг байжээ. Өнөөдөр ч тэр бүхэн өөрчлөгдөөгүй. Бид Есүсийг аврагч эзэн гэж хүлээн зөвшөөрөхдөө тэр биднийг орлого эсвэл өсөлтөөр ивээх бүрт 11 болон амталтын өргөлүүдээрээ түүнд мөрөгдөг. Түүнд өгөх шалтгаан нь бидний өгөөмөр сэтгэл биш, харин Бурханы өгөөмөр сэтгэл юм а. Библиэд Бурхан бидэнд ямар нэгэн зүйл өгөхдөө үргэлж түүнд ямар нэгэн зүйлийг 11 болон өргөлөөр буцааж өгөхийг тушаасан гэж заадаг. Түүний өгсөн зүйл нь бидний өргөлийг бий болгодог бөгөөд бид биш. Хэрв тэр бидэнд ямар нэгэн зүйл өгөөгүй бол биднээс юу ч хүлээхгүй. 11 болон амлалтын өргөл бүр нь орчлон ертөнцийн хаан болох Бурханд үнэнч байдлаа тунхаглаж түүний үг болох Библиэд итгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд тэр бидэнд эдгээрийг заавар болгон өгсөн билээ. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өгөхдөө Есүст мөргөж өөрсдөө хадагт харин Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.